За бид огийн бичгийн програмыг хөгжүүлж байгаа бөгөөд энэ огийн бичгийн програмыг тэмцүүлэх гээ. Эндээс хүнээ сонгоод зогсон битүү сонглоо. Ингээ хүн нэмэх гээд хүү, охин, ах, эгчийн алигээ сонгох, хүү сонглоо. Төрсөн хэд хүү болохыг сонгоод эндээс төрсөн юм уу, даагвар юм уу, огдроос өргөсөн юм уу, өөр огоос өргөсөн юм уу гэдэг сонголт хийн. Ингээд хүүхийн нэрийг бичээд төрсөн он сарын сонгоод төрсөн газрыг оруулаад хүү нэмэх гэдэг тавьчаар нэмэхэд энэ огийн бичгийн зурдганд орж зургатна. За энэ хүнтэй холбоотой хичнээн зургийг оруулан галерейг нөхөх болцоотой. Ингээд оруулсан зургуудын зэ. Зурганд орж ирлээ. Зурган дээр хоёр давшихад гарч байна. Гүүл гэдэг давшин дээр зарах юм бол ингээд өөрөө гүгээд энд тайлбар навж байна. Зогсогчхад уршаа, хоошоо гүүл гэж үзэх болцоотой. Энэ хүнтэй холбоотой хувийн мэдээлэл, үндсэн боловсрол, сургууль, ажил, хаяг, намтар гэх мэтлэн мэдээллүүдийг оруулах болцоо бүрдээж байна. Цааш энэ програмыг хөгжүүлж улсын бүртгэлийн мэдээлэл сантай холбоолцоог үзүүлээд төрөд хүлээлгэж өгнө. Түүнээс хойш шинэ хүн мэдлээд төрснийг эрсдэлгээ авахд автоматар бүртгэж хүний оролцоогоор мөнгөд хөтөгдөж ургуудны эхлэх албагаа мэдчих болцоотой болно. Тухайн хүн өөрийн нэвтрэх хэрэгээр нэвтэрснээр энэ програмд хандан өөртөө холбоотой зураг, хөрөг, түүх, намтар, бүтээл, төрөл бүгдийг байршуулах болцоо бүтнэ. Төрд хүлээлт өгсөний дараагаар тэр Америк, Япон, Европ хаач хвжээсэн таарсан хоёр хүн регистрийн дугаар оруулахад хоорондын хэлтгий холбоо гарч гэр бүл болж болох болохгүй гэх мэтлэн мэдээлүүд нь гарах ийм төвшөнд хөгжүүлэлтийг хийх юм аа. За баярлалаа.